Энэ бол алах юм байна уу? Оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг болж байна. Өмнөх бараан дээр ирсэн Gozi брендийн механик арм гэж хэлэлт. Яг монголоор юу гэж орчуулах юм бэ? Хэлж мэдэхгүй байна. Нэмэлт гар энэ нүрээ ямар зориултаа гэхээр iPad барьж тоглодог хүмүүст зориулсан нандин ховор ид байна. Миний зүгээс тестлэхээр нэг ширхгийг хоёр төрлөөс нь авчирсан. Энэ нь болохоор 11 инчт зориулсан загвар. Нөгөөх нь болохоор яг зурган дээр харагдаж байгаачлан 3 залгаатай гар байна. Эхний ээлжинд 11 инчт зориулсан ширээн дээр тогтоогддог энэхүү уян гарыг туйлцдаг гар гэх юм уу задлж үзье. Савлгаа бол нэлээд иймэрхүү том ирдэг юм байна. Энэ дотор нь ямар хэрэгслүүд байна харъя. Энэ анх удаа яг энэ бичлэгээр шууд задлж байгаа. Өөрт нь instruction буюу зааварчилгааны ирдэг юм байна. За их биеийг гаргадаг. Цаанаас савлгаа бол маш гоё хийгдэж ирдэг юм байна. Яг энэ хүү бүтээгдэхүүнийг миний зүгээс бол нэлээд урт удаа хугацаанд хайж байсан. Хаа нэг тэгс бичлэг дээрээс үзчихгээд маш ихээр сонирхож байсан. Зааварчилгааг нь харнаа. Аливаа бараг угсардаг бараг бол болж өгвөл яг аль биесний зааварчилгааг ерөнхийд нь таамаглаа мэдж байгаа ч гэсэн харж чухал зүгээр байдаг. За энэ хэсэг нь өөрөө ширээн дээр ингэж тогтож өгөх юм байна. Уртлын хэсэг бол ойлгомжтой шууд өөр дээрээсээ авчна. Бичлэг хийхэд надад хамгийн их тусдсан болдог Ulanzi-гийн трипод зурдаг селфи стик гэ. Nice. Ашиглана. Энэ бол 1.70 м өндөртэй. Өөртнөөс энэ цагаан хайрцагын дотор юу байдгийг нь задлж харъя. Энэ хэсэг дээр орж ирдэг юм шиг байна. Дээд хэсэг дээр нэмэлтээр доороо ч юм уу. Мань хүн бол өөрийнхөө стикерийг хаасайгүй наасан байна. Патентжуулаад авсан байна л гэсэн үг. Энэ ингээд өөр дээрээ пүрштэй. Нөгөөх нь байна харъя. Эндээс нэг юм эрзгоотой ширээний тавцангаас шууд хавчих зориултаа. Энэ дээр бол ойлгомжтой байх. Энэ дээр залгаас нь орж ирэх юм байна. Тэгээд нөгөө үзүүр энэ бүрэн хэсэг нь бөмбөг шиг хэсэг нь энэ дээр орж ирээд хавчих юм байна. За урд хэсгийг нь их биетэй одоо танилцъя. Падны хойд хэсгийг зурхгүй зориултаа хийгдсэн нааж өгсөн юм хамбан хилэн материал байна. Энийгээрээ болохоор энэ нэмэлт эрзэн нөрөө үндсэн суналтыг өгөөд өөр хэсгийг ширээн дээр бэхэлж өгье. Тэгэхээр таны ширээ ийм хавтнаа наашаа тулцсан биш. Заавал ийм тавцантай цаашаа хөндөй байх ёстой. Сулж өгөөд энэ нөхөр заавал ингэж хөндлөн байх ёстой. Хажуудлаас шангалаад заавал хоёулангийн зэрэг хийж агаад эхлээд шангалаад өгөх нэ. За болсон. Харж байгаа бах тий. Энд дэр таблет суйрлуулад үзье. Надад 11 инчтэй iPad байхгүй учраас OnePlus-ийн Pad Pro буюу 12.1 инчтэй таблетыг суйрлуулах гэж үзлээ. Яалтчгүй болохгүй юм байна. Та бүхэн ч харж байгаа энэ хэсэг дээр илүү гараад байна. Тэгэхээр цаанаасаа л 11 инчээр зориулсан учраас яг дээрээсээ гусуулж оруулж ирээд таны iPad болон таблетыг бариад авах юм байна. Энэ бараа бүтээгдэхүүний гол зорилгыг бол надаар хэлүүлэхгүй гадарласан баг. Барьж тоглодог хүмүүст зориулсан. Одоо gyroтой тоглодог хүмүүст зориулсан. Нэмэлт туслах гар юм аа. Яг надад одоо өөрт мэдрэгдэж байгаагаар бол энэ хүссэн зэгтэй уян ямар ч хөдөлгөөн дээр хязгаарлалт болохгүй. Тэгээд хоёрдугаар гол том давуу тал юун дээр үүсэх вэ гэхээр барьж тоглоход гар их чилдэг, энийгээр их өвддөг. Бидний барилт бол ерөнхийн нэг иймэрхүү байрлалтай. Тэгээд даралт болно.
Наашид таталтан дээр бол ямар нэгэн хөдөлгөөний хязгаар үүсэхгүй юм байна. Энэ бол үнэхээр гоё юм байна. Одоо хойд хэсгээс нь би харуулъя. Нэг иймэрхүү байрлалтай. Төрөний мэндийн нэлээдсэн яг 11 инч бол энэ завсраар ороод нам барьчих юм байна. Тэгэд өөрт сууж байгаа өнцгөө доод хэсгээрээ сул чангалаа тааруулчих боломжтой. Ихэнх хүмүүс iPad барьж тоглох сонирхолтой байдаг. Нэг бол keyboard mouse залгадаг. Зориултын iPad дээр нь. Энэ бол дөнгөж ихний бүтээгдэхүүн танилцуулга явж байна. Дараагийнх нь энэс илүү гоё байна. Та дараагийнхаа өгсөж задлж үзье. Энэ нөхрийг бол ойлгочихж байгаа тий. Тэгэхээр одоо дараагийнх руугаа шилжиж миний зүгээс гоёыг нь хамгийн сүүлд нь танилцуулдаг. Энэ нь болохоор бүр механик арам буюу дотроо юм пүрштэй гартай арай илүү сайжруулсан загварыг нь задлж үзье. Cozy Born for Gaming. Mechanical arm гэж байна. Эхлээд миний бодлоор энэ яг нөгөө iPad-а барьдаг хэсэг болов уу гэж бодож байна. Зааварчилгаа нь байна. Бүх төрлийн таблет iPad-д хэмжээ харгалзахгүйгээр таарах учиртай. За эдгээр хэсгүүдээс бүрдэж байна. Ерөнхий бүтэц, суурилуулах зааварчилгаа. Тэгээ 3 төрлийн тусгай төлхөөртэй байна. За энэ болохоор хоёр талаас хавчдаг энийгээрээ зөөлөвч оруулж өгсөн байна. Таблетын хэмжээнд хариулаад дээш доош сунгадаг зүйл нь байна гэж ойлголоо. Энэ бас дотроо юм жиргэвчтэй, дотроо юм гүдэг зам дээр хэрцүүтэй байна. Нэлээд олон тест туршилт хийж энэхүү бүтээгдэхүүнийг эдгээр материалууд нь олддог бол тиймэрхүү хүмүүс бараг л хийчихэндээ. Нэгээр чангалахаараа өндөр намаа тааруулж, градусаа тааруулдаг юм байна. Энэхүү эрзэнийг төрөөнийх шиг дээд хэсэг дээр нь бэхэлж өгөх шаардлагатай. Энэ бол гол сойлт юм шиг байна. Дээд хэсэг дээрээс иймэрхүү зүйлс гарч ирлээ. Энэ дотор үндсэн гар маань байх хэрэгтэй баг. Тэгэхээр эхлээд дээд хэсгийг нь ухсарч, тэгэхгүй ширээн дээр арай бол зүйл хөглөрөх гээд байна. Тэнд бол эхлээд зааварчилгаагаар нь ерөнхий бүтц нь ямар байх юм. Энэ хоёр төрөний урт бол хоёр талаараа дээшээ гүдэг замтай юм байна. Тэгээд хоёр ногоон нь болохоор дээрээс нь давхар бэхлэгдэж өгөөд чангалдаг зориулттай юм шиг байна. Ямар ч үс их биеийг нь угсарчихлаа. Өндөр намаа гэж гусуулж тааруулаад чангалаад бэхэлж өгдөг юм. Дараагийн гол хэсэг бол механик арм гэж байгаа. Яг бидний iPad-ыг барьж өгөх үүрэгтэй пүрштэй сундаг гар байх нэ. Өмнө л олоо шууд уурч хайчих гээд байна шүү. Нилийн бахим, нилийн хүнд ч юм байна. Ширээн дээрээсээ бэхлэх нэ. Энэ дотор юу байна хамтдаа. Миний бодлоор энэ яг суур хэсэг юм шиг байна. Энэ хоёр цог нь харахад бол ингэж бэхлэгдэх юм шиг байна. Энэ иргэдэг байх ёстой гол нь харихтай юм байна. Тийм учраас хөдөлгөөн дээр ямар нэгэн хязгаарлалт орохгүй. Энэ нөхрийг бэхлээд өгсөн одоо ширээн дээрээ суйрлуулъя. Одоо энэ нөхөр энэ дээрээ түгчээд юм байна. Гараа суйрлуулах ёстой одоо. Би энэ дээр нэг татлахыг нь хийхээ мартсан байна. Энэ эрзэний утга учир бол доошоо даралтнаас буцах таталтыг сойж өгч гинэ гэсэн үг. Үндсэн гарыг зөөрөн дээр нь тогтоож өгсөн байна. Доороосоо энэ хөө тусгаагаараа голын болтоо чангалж өгдөг. Тэгээ энэ яг шайргаараа ингээд ямар нэгэн хөдөлгөөний хязгаарлалт орж ирэхгүй бүтэн хөдлөх боломжтой байх нэ. Тэгээ энэ хэсгээр шууд гарн дээр суйрлагдах учиртай. За ингэж орж ирж байна. Өнөө флекс байгаа нь харагдаж байгаа бох тий. Одоо хөсөө үлээсэн iPad-а байршуулж үзэх хэлүүлтлээ.
3 залгаастай энэ хэсэг дээр ширээн дээр суйрлуулдагтай ижилхэн пүрштэй, сойгчтой. Тэгээд энэ хоёр механик гар нүрөө пүршээ тааруулагчтай чанга сулаа тааруулна. Тэрийг яаж тааруулах вэ гэхээр яг энэ дээр энэ болтоор пүршээ нэлээд хатууруулаад өгнө гэсэн. Тэгжээж энэ нөхөр маань жоохон дээшээ босч ирнэ. Хүссэн өнцгтөө тааруулах боломжтой. За яг энэ гар хэсэг дээр болонгол өнцгөө тааруулах, градус тааруулагчтай. Энийг бол зүгээр гар тааруулчихна. Одоо энэ суйрлуулсан байгаа нь болохоор 20 оны 12.9 инчтэй iPad Pro байна. Нэг иймэрхүү. За одоо хөдөлгөөнийг нэгдүүлээ харъя. Гоё юм аа. Хүссэн өнцгтөө дээшээ доош хөдөлгөөн дээр ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Энэхүү залгаасууд нь өөрөө яг л ийм бүтэн хөдөлгөөнтэй байх нөхцөлийг хангаж өгчээ. Энэ дээр ийм хөдөлгөөн орж ирнэ. Эдгээр залгааснууд бүгд хоёр дэш хөдөлж байгаа. Тэгээд өөрөө ийм буцаах үйлдэлтэй. Ширээнийхээ нөгөө талд суйрлуулад сандал дээрээ сууж байгаа тестлэе гэж бодсон боловч миний ширээ энийгээр битүү учраас яах аргагүй энэ талдаа хийлээ. Одоо хамгийн гол зүйл болох тестээ хийцгээе. Тоглоход хэр эвтэйхэн тухтай байж чадах нь. Энэ бол алах юм байна уу? Өстой ямар ч том iPad байсан. Ямар ч тэргүй. Ер нь тэгээд iPad байрж тоглохын ганц хүндрэл энийгээр ингээ барихаар нухаад идэг. Дээрээс нь хүнд удаан бариад тоглоход бол ер нь хэцүү. Ялангуяа энэ 12.9 инчээр тоглоно гэдэг бол ер нь бол бүтшгүй асуудал. Зартаг ийм гар хонь наачдаг. Барихад зориулсан юм хавилтай. Энийг хонь наачвал бүр зүгээр санагдлаа. Барилтан дээр илүү бүр тухтай болж өгөх юм байна. Энэ хэсэг дээр ингэж наагаад барьчна гэсэн. Одоо хамтдаа хамгийн чухал зүйл рүүгээ хэсэг рүүгээ орох гэж байна. Энэхүү гарыг авч байгаа гол утга учир маань gyroskop аасан нэг юм тийм туслахтай болсон юм шиг аюу гоё мэдрэмж төрж байна. Хөдөлгөөн дээр бол үнэхээр торохгүй юм байна уу? Гар мар ерөөсөө пад баг барих шаардлага хажуулаас нь ерөнхий чиглүүлээд дээр нэг баг хэдэн уруугаар чинь тоглож болохоор л болчихж байгаа юм байна л да. Тэгээ барьж тоглохоор энийгээр нь ухаад идэг тэр асуудал ерөөсөө огтоосоо байхгүй болчихж байна. Тэр саадлын суурь бол өстой яаж ч хөдөлж ирсэн. Ямар ч өнцөг рүү хөдлөх юм бэ? Арайч бүтэн ирэхчихгүй баг. За янз. Тэгэхээр ийм хоёр бүтээгдэхүүн авчирлаа. Ганц ширхэг ирсэн. Хоёулаа Gozi гэх логотой Gozi гэх брендийнх. Нэг нь болохоор шууд хоёулаа ширээн дээр суурилдаг. Нэг нь ийм богино холбоостой. Тэгэхээр энэний хөдөлгөөн бол тодорхой хэмжээгээр энтэй харьцуулахад бол хязгаарлагдмал. Гэхдээ минимал буюу авсаархан. Яг их цуугаа тоглодог нь бол гоё. Энэ угсраа залгаа гартай загвар болохоор энэ хөдөлгөөн илүү болчихж байгаа өмнөх загвараасаа хязгаарлагдмал биш. Тэг ямар ч байрал дээр тоглох боломжтой. Хамгийн гол нь тэр суурийг л хаана ихтэйгээс эхлээд чангалцсан байх л чухал байгаад байна. Яг өөрийн өнцгөөс яаж харагдж байгааг нэг харуулъя. Цаад пүршнийхаа сул чангыг тааруулчих юм бол бүр энэ дээрээ дасчих юм байна. Миний хувьд gyroskop сенси нэлээд жоохон багавтар байгаа. Тэгэхээр энэхүү сенсийг яг өөрийнхөө мэдрэмжэндээ тааруулчих юм бол бүр гоё болно гэсэн. Уг хоёр бүтээгдэхүүний үнийн мэдээллийг авахыг хүсвэл манай пэйжний чат хэсэг рүү ороод автомат хариулагчаас харах боломжтой. Ганц ширхэг ирсэн гэдгийг мартаоцай. Үргэлж хамт байдаг. Танд баярлалаа.